Засгийн байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 7 дахь заалд Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18-ын 3 дахь хэсэгт засгийн газар улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор улсын их хурлд өргөн мэдүүлж улсын их хурл 6 дугаар сарын 1-ний дотор батлана гэж заасны дагуу Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төслийг босруулж засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн бөгөөд эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар нэг дахь хэлцүүлгийг хийж байна. Уг төлөвлөгөөний төслийг хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6-гийн 11, 6-гийн 12 дахь заалт заасан шаардлагад нийцүүлэн Монгол улсын нэгдсэн төсвийн 27 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 29 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө уялдуулан боловсруулсан болно. Мөн түүнчлэн бид үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг нэгдсэн үндэсний байгууллагын доктортой хөгжлийн зорилгын 76 шалгуур үзүүлэлтөд уялдуулан тодорхойлсон нь Монгол улсын олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм а. Монгол улсын хөгжлийн 2027 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь засгийн газрын чөлөөллийн санаачлагыг дэмжиж эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн дүрм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авилгын эсрэг чөлөөлт гэсэн 4 чөлөөлтийн бодлого байх болно. Нэгдүгээр эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд бизнес орчныг доктортой, эрх чөлөөтэй болгож, татвараа төсвийн шинжил хийж, ажил эрхлэлт, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжиж, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн зах зээлийг өрсөлдөөнтэй болгож, төрийн оролцоог багасгаж, хувийн хвшлийг дэмжих болно. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Эрчим хүчний салбарт 5-450 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, дулааны 5 дугаар цахилгаан станц, Эрдэм мөрөнгийн 90 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барина. Боловсруулах үйлдвэрийн салбарт газрын тус боловсруулах үйлдвэр байгуулж, зөөвч аваа төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, зэс ган үйлдвэрлэлийн зохицлборын талбай бэлтгэл ажлыг эхлүүлнэ. Тээвэр логистикийн салбарт экспорт болон аялал жуулчлалын чиглэлийн автозамууд болон гашуун сухад ганц монд, ханг, мандал, шивээ хүрэн, сэхэ, хил холболтын төмөр замыг барьж, хилийн бомтуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хөгжүүлнэ. Хөдөө аж ахуйн салбарт Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны төр хэлэлцээр түүний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө хамтарсан зураглалыг хэрэгжүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. Атрын 4-р аяны хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчд болон цагаан алт хөдөлгөөний хүрээнд арьс шир, ноос ноолрын үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх болно. Соёл, аялал жуулчлалын салбарт зам дагуух аялал жуулчлалын үйлчлэгийн зохицлбор байгуулж, 3 сайхан, 4D, ховд, мөрөн, чой болсон 4C нисэх буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ. Эдийн засгийн чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 2027 онд 5.8% хадгалж, үндэсний өрсөлдөх чадрын индексийг 65 дугаар байрт эрэмблэгдэж байгааг 7 байраар ахиулна. 2. Эрх зүй, дүрм журмын чөлөөлтийн хүрээнд суралцагчийг мэдлэг, ур чадрын хоцрогдолоос чөлөөлж, эрүүл мэндийн тогтолцоог шинчилж, ил тод болгоно. Хүн сурдлыг бууруулж, зөвшөөрлийн тогтолцоо хэлбэрчлэн, төрийн үйлчлэгийг захимжуулж, үр ашигтай болгоно. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх болно. Боловсруулалтын салбарт цөөн хүүхэдтэй анги бодлого баримталж, багийн болон хотхны баг сургуулийг байгуулж, нэг багшид нэг туслах AI туслахыг нэвтрүүлж, Chromebook угсрах үйлдвэр байгуулах төслийг эхлүүлнэ. Эрүүл мэндийн салбарт зүрх судасны үндэсний төв, эсэд эргэтэн шилжүүлэх суулгах төв, хавдар судлалын үндэсний төв 2 зэрэг эрүүл мэндийн салбар шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, 17 аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг сайжруулах, эрчимжүүлэх төсөл хэрэгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн төв, дэд төвийг байгуулна. Ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Өндөр насны тэтгэврийн дундаж хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн орлогын түвшинд нийцсэн ипотекийн зээлийн төрөлжилтийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ. Сөрөн төсвөрлөх чадварыг бэхжүүлэх чиглэлээр гадаад улс орнуудтай харилцан ашигтай хамт ажиллагаа хөгжүүлж, орон нутгийн хамгаалалт, улсын дайжлагын чадварыг бэхжүүлж, гамшигаас урьдчилан сэргийлэх, мэдээлэх, сэрэмжлүүлэх чадварыг бэхжүүлнэ. Эрх зүй, дүрм журмын чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр хүний хөгжлийн индекс 2025 онд
Тэнгмэгний 756 байгааг 27 онд Тэнгмэгний 781-т хүргэж дундаж давхаргын эзлэх хувийг одоогийн түвшнөөс 5%-аар нэмэгдүүлнэ. Мөн үндэсний нэгдмэл үнд зүйлсийн индекс 40% байгааг 52 хүргэж нийгмийн сайн сайхан байдлын үзүүлэлтийг одоогийн түвшнээс 5%-аар нэмэгдүүлнэ. 3. Ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, ногоон дата төв байгуулж, сэргээгт эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хараат байдлыг бууруулна. Ногоон дэд бүтц хөгжүүлэх хүрээнд айл өрхийн нарны автан, бага урын нарны их усгөрүүдийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Сэргээгт эрчим хүчний салбарт нүүрс төрөгчийн кредит тооцох, арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлж, айл өрхийн нарны хавтан, бага урын нарны их усрыг нэмэгдүүлж, сэргээгт эрчим хүчний дархмал их усрыг төслүүдийг хэрэгжүүлнэ. Мандлаг хувьд 100 МВт-ийн салхин цахилгаан станцын төслийг өрсөлдөөнд сонгогчлуулалтаар хэрэгжүүлнэ. Анхдагч экосистемийг хамгаалах чиглэлээр усны нөөцийг хуримтлуулж, ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэн, хэрлэн тоон, онг цагаан бургастай төслийн бэлэн байдлыг хангана, уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний тодорхойлсон хувь нэмрийн шинчилсэн зорилтыг хэрэгжилтийг хангаж, олон талын оролцоотой хамгааллын менежментийг хэрэгжүүлнэ. Байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр тэр бум мод хөдөлгөөний хүрээнд 10,000 талбайг ойжуулж, нөхөн сэргээж, цөлжилт, газрын дороотлыг бууруулах, суурин судалгааны төвийг байгуулж, ашиглалтанд өртөмтгийн ургамал амтны дархац нөөцийг тогтооно. Ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд дээрх төсөл арга хэмжээ хэрэгжүүлснээр байгаль орчны гүйцэтгэлийн индекс 2025 он $37.2 оноотой байгааг 2027 онд 40 оноод хүргэж, орон нутгийн хөгжлийн индекс Тэнгмэгний 506 байгааг Тэнгмэгний 553-т хүргэнэ. 4. Авилгын эсрэг чөлөөлтийн хүрээнд авилгын индексийн үзүүлэлтийг сайжруулж, өгөгдөд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлж, захим засаглал, ил тод байдлыг бодитоогоор нэмэгдүүлж, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжин үндэсний хиймэл оюуныг хөгжүүлнэ. Хариуцлагын тогтцоог чангатгаж, төрийн албаны бүтцийг шинчилж, шийдвэр гаргалтыг идэвхжүүлнэ. Энэ хүрээнд дараах үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Авилга хүн сурдлыг бууруулах чиглэлээр авилтаа тэмцэх иргэний нийгэм, сайн дурын хөдөлгөөний дэмжиж, шүгэл үлээгчийг дэмжих, мэдээллийн суг, хамгаалтыг сурталчлах, авилгын эсрэг соён гэгээрүүлэлт, хууль хэрэгжилтийн үнэлгээг хэрэгжүүлнэ. Төрийн бүтээмж, засаглалын чиглэлээр төрийн байгууллагын чиг үүргийн давхарлыг арилгаж, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож, их хөгжиж суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюун нэвтрүүлж, төрийн өмчт компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн чиглэлээр шинжлэх ухаан технологийн төсөл хөтөлбөрийг өрсөлдөөн төлбөрөөр нээлттэй хэрэгжүүлж, шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн зохицлборыг ашиглалтанд оруулж, технологи дамжуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Дээрх үр дүнгийн нөлөөлөл өндөртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлснээр засаглалын үзүүлэлт 2025 онд 114-р барьт эренблэгдэж байгааг 2027 онд 7 байраар ахиулж, дэлхийн мэдлэгийн индекс 39.2 оноог 50 оноонд хүргэнэ. Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөлд 15.3 их найт төгрөгийн 124 төсөл 186 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгалаа. Үүнээс 2.2 их найт төгрөгийг улсын төсвөөр, 0.2 их найт төгрөгийг орон нутгийн төсвөөр, 5 их найт төгрөгийг гадаадын зээл тусламжаар, 4.5 их найт төгрөгийг дотоодын хөрөнгө оруулалтаар, 1.6 их найт төгрөгийг гадаадын хөрөнгө оруулалтаар, 1.5 их найт төгрөгийг төр хувийн хвшлийн түншлийн гэрээгээр, 0.3 их найт төгрөгийг бусад их үүсвэрээр санхүүжүүлэхээр төлсөн болно. Эдийн засгийн байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай улсын их хурлын тогтоолон төслийн нэгд хэлэлцүүлгийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье, анхаарал хандуулсанд баярлалаа.